29-р хороонд байрлалтай Москва хорооллын гадна басаад нурж үнэн тоосох нь эмтэрч эхэлсэн мөн түнчлэн ойролцоо яваа хүүхэд хөгшөд гээд иргэдийн амь насанд аюул учруулах нөхцөл байдалтай байгаа тал бид өмнө нь үзэгч та бүхэндээ ард түмний төлөөрөө мэдээлж өгсөн билээ. Харин өнөөдөр энэхүү асуудлын талаар улсын хурл сонгон архин дүүргээс сонгогдсон улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимиг тэргэж давгнаар энэхүү асуудалтай танилцж газар дээр нь байлцлаа. Гишүүдийн хэлж байгаагаар энэхүү асуудлыг шийдэгдэхээр 1-2 жилийн өмнө иргэдийн зүгээс байнга санал гомдол ирдэг мөн тэр болгонд нь ирж уулзалт зөвлөгөөний хийдэг байсан гэдгээ хэлж байгаа юм. Сонгон архин дүүргийн 29-р хороонд байрлах энэхүү Москва хороолол хэдийгээр ашиглалтанд ороод 5 жилийн хугацаа өнгөрч байгаа ч гэсэн 3 жилийн өмнөөс энэхүү гадна басаад өнгөлгөөний тоосох нь нурж эхэлжээ. Одоогийн байдлаар айлуудын дотор гадна хан болон нэлээдгүй цууралттай суулт өгсөн байдалтай байгаа талаар оршин суугчид мөн хэлж байсан юм а. Улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимгийн хэлж байгаагаар энэхүү асуудлыг нийслэлд уламжилсан. Одоогийн байдлаар гадна талын басаад нурсан хэсгийг засахаар нийслэлээс хөрөнгийг нь гаргах асуудлыг энэхүү гишүүд анхаарал тавьж байж шийдлээ гэдгийг хэлж байгаа юм а. Мөн түнчлэн тойрогоо сонгогдсон гишүүдийн хэлж байгаагаар 2017 оны улсын төсөвт энэхүү барилгын гадна басаатыг тэр чигт нь буулган нурааж дахин шинээр барих ажлыг оруулна гэдгээ мөн хэлээд авлаа. Энэ барилга бол ер нь ашиглалтанд ороод нэг 5-6 жил болж байгаа. Тэгээд одоо Зарубеж строй гэдэг Оросын компани бол барьсан энийг хүн болгоо мэдчихэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ ер нь Оросууд бол харьцангуй одоо бас барилга чанартай байрдаг. Бид нар ер нь Оросуудынхаа барьсан барилгад нэлээд дуртай байдаг, тийм ээ. Харамсалтай нь энэ хамгийн сүүлд барьж өгсөн энэ барилга бол ингээд ашиглалтанд ороод удаагүй хэрнээ. Ер нь баг шинээрээ шахуу ингээд нураад эхэлсэн. Тэгээд манай энэ иргэдийн зүгээс бол байнга гомдол тавьдаг. Одоо уулзалт болгон дээр л мөн гишүүнтэй маш олон иргэдийн гарын үсгтэй өргөдлүүдээ бас ирүүлсэн байж байгаа. За бид бол газар дээр нь үе ирж үздэг. Тэгээд онцгой байдлынхантаа ч иржлээсэн. Энэ бол хамгийн гол нь маш их аюултай байдал үүсгэж байгаа. Ялангуяа энэ доогуур явж байгаа хүүхдүүдийн дээрээс, доогуур нь явж байгаа машинууд дээрээс бол нураад унах магадлалтай. Одоо энэ нураад унтсан байгаа хэсэг бол бас ч гэж шүн дунд нураад одоо ямар нэгэн аваар осол хүний аминд хүрээгүйч гэлээ гисэн одоо энэ үргэлжлээд хизээч нурж магадгүй байгаа байхгүй юу. Энэ дээр бол бидний зүгээс авч байгаа арга хэмжээ бол нэгдүгээр зураг төсвөө гаргаж байгаа. Тэгэхээр дүүргийн хөрөнгөөр бол зураг төсвөө гаргачаад за тэгээд нийслэлийн хөрөнгөөр одоо энэ боломжтой хэсгүүдийг засварлана гэсэн ийм шийдвэрийг бол гаргаа явж байна л та. Тэгээд цаашаад ер нь бол энэ барилгын гадна талыг тэр чигт нь нурааж дахиж солих шаардлага бол гарах юм шиг байгаа. Яг тэгэхээр тэр чигтэл их чанаргүй баригдсан байна. Энийг нь бол одоо бид нар улсын төсөвт суулгаж иж тэгээд одоо 2017 онд л тэр асуудлыг нь шийдвэрлэе гэж бодож байна. Одоо бол нийслэлийн хөрөнгөөр ямар ч байсан энэ нурж байгаа хэсгүүдийн орчин тойрныг бол янзлуулахаар ийм шийдвэр гаргаад ажиллаж байна. Айлуудын дотоод байдал бол үнэхээр цувралт үүссэн, үйл бол цонхнуудаа скотчдсан байдлаар байгаад байдаг. Бид нар бол өдрөлгөн шахвал иргэдийн гомдлыг авчин бас бид нар өөрсдөө мэдж байгаа учраас айгүй хүнд байдаг. Энэхүү барилгын өнгөлгөөний тоосог 3 жилийн өмнөөс нурж эхэлжээ. Өмнө нь ганц нэг тоосог унах үед суус өмчлөгчдийн холбоо засдаг байсан байна. Харин сүүлдээ хэсэг хэсгээрээ нурж эхлэхэд онцгой байдлын болон мэргэжлийн элтийн газраас тус суус өмчлөх холбоонд бүр их охирол учруулах эрсдэлтэй тус суус өмчлөгчдийн холбоо засаж болохгүй гэсэн анхааруулгыг өгчээ. Харин одооноос эхлэн нийслэлээс тодорхой хэмжээний зардал гарч энэхүү асуудлыг эхний ээлжинд шийдэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар үзэгч та бүхний харж байгаачлан тоосгон энд тэндээс хагаржуулсан дэрэгдүр нь явах автомашин болон бага насны хүүхэд ахмад насны иргэдийг гэмтээхгүй байх гэх баталгаа өнөөдөр харагдахгүй байгаа юм а. Сууралт өгцөө одоо ингээд дэргээрээ салхис хийгээл тэр цонх мохны ч доогуур өстө салхис хийгээл үйлч нэг тийм ахтартан байдгүй шүү дээ. Тэгээд бид чинь ингээд хааж маагаад тэгээд Өөрсдөө л нөхөд байгаарай. Цаардч юм эсвэл нэг юу байдаг. Бүх юмнуудаа өөр мөнгөөр хийлгэн. Тэгээд дахиад засвар үйлчлэгээний мөнгө гэж бас давхар. Энэ хорооллын 10 байрны 9-ийг нь Оросын компани 2009-оос 2011 онд барьж ашиглалтанд оруулсан. Гэхдээ барилгын зураг төсөл ашиглалтанд оруулсан улсын комиссийн акт зэрэг техникийн бичиг баримт нь ашиглагч байгууллагуудад нь байгаагүй гэнэ. Өнөөдрийн байдлаар ашиглалтанд ороод 5 жилийн хугацаа өнгөрч байгаа энэхүү барилга энэхүү гадна талаас нь нурж эхэлсэн нь яа харахгүй баригдаж байх үедээ барилгын гүйцэтгэл алдаа байсан гэдэг нь харагдаж байгаа юм а. Мөн түнчлэн мэдээж 5 жилийн өмнө улсын комисс мэргэжлийн ялалтын байгууллага хүлээж авсан байгаа. Харин эдгээр хүлээж авсан байгууллагууд ухаан үедээ энэхүү барилгыг шалгаж авахдаа алдаа эдэгдэл гаргасан гэдгийг яа харахгүй нотлогдож байгаа юм а. Энэ талаар бид нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжлээс тодрууллаа. Яг энэ барилгын хувьд ярих юм бол энэ бол өнгөлгөөний тоосго нурсан. Тэрнээс одоо бас зарим нэг иргэдийн дотор бол яг одоо даац хийцтэй нөлөөлсөн одоо амьдрах орчин нөхцөл бол хүнд болж ийн гэсэн юм яригадаад ах шиг байна л да. Ийм юм бол ерөөсөө байхгүй. Тийм учраас одоо нийслэлээр ажлын хэсэг байгуулагдсан.
тэгээд зураг төслийн хийгээд зардал мөнгө нь хэд болох нь одоо яг энэ тоосгоор өнгөлгөөгөө хийх үү эсвэл энэ өнгөлгөөний тоосгыг бүгдийг нураагаад шинэ шийдлэр одоо арай өөр маягаар өнгөлгөө юмын засч янзлах уу гэдэг асуудал бол яригдана. Ер нь бол энэ асуудлыг бол шийдэх хэмжээнд бол тохиролцож ярилцсан. Төсөв хөрөнгийн асуудал бол тухайн үедээ тэгээд төсөвт оруулаад хийдэд явна. Барилгын 1-12 дугаар давхрыг дуустал хүчлэлтэн дээр өрх ёстой өнгөлгөөний тоосгыг хүчлэлтийн ирмийн гадна талаар дасралтгүй үргэлжлүүлэн өрсөн байх магадaltaйгааг нь өөрөөр хэлбэл 12 давхар барилгын хананд огтоох суур хийлгүүгээр тоосгоо зүгээр л наагаад очсон учраас ийхүү газар хөдлөлтийн хэдхэн бааланч тесэргүй болох нь өнөөдөр нотлогдож эхэлж байгаа юм а. Одоогийн байдлаар нийслэлийн онцгой байдлын газар болон мэргэжлийн янзлалтын газраас тус дүгнэлтээ гарган энэхүү барилгын гадна басаадаг яаралтай шинжлэх асуудлыг хийхгүй бол өөрөөр засварлах аргагүй хэмээн үзэж байгаа юм. Харин тойргоо сонгогдсон гишүүдийн хувьд ямар ч байсан эхний ээлжинд нийслэлийн төсөвт оруулан нийслэлд тодорхой хэмжээний зардлыг гаргуулан нуралд өгсөн хэсгүүдийг сэргээн завсарлахаар болжээ. Харин улсын хурлын гишүүн Эрдэнэ Чимгийн хувьд 2017 оны улсын төсөвт энэхүү асуудлыг суулган гадна басаадыг тэр чигт нь хуулж хаяан шинээр барих ажлыг оруулна гэдгээ хэлж байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.